Эх нутаг минь шүлэг шиг сайхан, эх орн минь дуу шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавда цас орох сайхан. Эх орны минь зүүн хойд хязгаар, эрээн цав нутгийн минь 70 жилийн огогдсон. Бид эрээн цавынхан зурвал нэвтрүүлгийн маань баярын дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Нэвтрүүлгийн маань эрхэм зочдоор Чулуун хорооцмын иргэдийн хурлын дарга Дүгийн магийн бат шаргал, Чулуун хорооцмын засаг дарга Дашнамжлын Наранбаатар нар урагдан оролцож байна. За ингээд нутаг орноор минь сонин сайхан ихтэй үсттэй, нутгийн минь үнэртэй сайхан салхийг өвөрлөөд ирсэн гэж найдаж байна. За ингээд бачаргал бах бас эрээн цавчуудтай хандаад өөрийнхөө сэтгэлийн үгийг бас хэлнэ. За ингээд өнөөдрийн баярын өдөр шинэ жил гарч байна. Энэ сайхан өдөр тэр яруу найргийн шинжлэхтэй эрээн цав нутгаас одоо манай сумын удирдлагууд бид өхөн одоо хэсгийн нөхдийнхөө хамт хүрэлцэн ирж Улаанбаатар хотноо нутгийн зөвлөлийнхөө хүндэт одоо ёолхонд одоо ирж ингэж байгаа үед одоо нутгийн маань өхөн ингэж таарч байгаа маш их баяртай бэлгшээж байна. Түүнээс гадна одоо 2025 он маань одоо өдрөн өнгөрч байна. Ингээд гарч байгаа, гарах гэж байгаа 2026 онд манай эрээн цавчууд минь ялангуяа одоо дэлхийн дайдад байгаа нутгийн маань ард түмэн иргэд өшөө энэ Монгол нутагта эрээн цавда нутаг орондоо сууршиж бүтээн байгуулалт бүх юмаа хийж байгаа энэ бүх нийт иргэдэд шинэ жилийн цогтой халуун мэндийг дэвшүүлж байна. За бас өнөөдөр бас шинэ ном гарч байгаа энэ торгон мөчөд бас нутгийнхаа хоёр сайхан иржихээ санаачлан зохион байгуулж байгаа энэхүү бид эрээн цавчууд нэвтрүүлэгт орж байгаад бас төлөх баяртай байна. Тэгээд энэхүү нэвтрүүлгийг бас үзэн сууж байгаа нутгийнхаа дэлхийн бас өнцөг болонд байгаа мөн Монгол улсынхаа өнцөг болонд байгаа эрээн цав нутгаараа сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг, нутагтайгаа сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг тэр хүмүүстэй өнөөдөр гал боломтоо сахин суугаа эрээн цав нутагта ажиллаж амьдарч байгаа нийт иргэдтэй бас шинэ оны мэндийг хүргье. За утгагүй одоо эх онд манай эрээн цав нутгийн маань 70 жилийн ой болох гэж байгаа ойтой холбоотой бас нутгийнхаа алд иргэдэд бас хандаж хэлэх зүйл юу байна. Энэ боломжийг ашиглаад хэдүүлээ бас нутгийнхантайгаа нэвтрүүлгээр халуун дотнд уулзцааж байгаа. Тэгэхээр тэр талаар бас дэлгэрэнгүй яриарай. За манай Чулуун хороод сум бол одоо байгуулагдаад 70 жил болж байна. Энэ түүх 70 жилийнхаа тэмдэглэх энэ торгон мөчтөр одоо бид бүхэн ирээд байна. Тийм учраас манай сум маань ямар түүхэн уламжлалтай, ямар түүхтэй, ямар одоо шун ч гэдэг юм уу аймагт хамаарагдаж анх байсан бэ гэдэг талаас бас товчхон хэлье гэж бодож байна. Тэгээ 1911 оноос бол Халахын Сэцэн хаан аймгийн одоо Ачт Бэшийн хушууны хойд хязгаар нутаг гэж одоо хязгаар нутаг хариалагдаж байсан. Түүний дараагаар бол одоо Богдын зарлагаар Лүндэнгээр одоо Манлайвангийн одоо хушуунд одоо нутаг одоо Манлайвангийн одоо нутаг ингэж одоо түн амьдч байсан. 1925 оноос хойш одоо Амгалан уулын хушуунд хариалагдаж байсан. Одоо яг одоо 1956 оны 4 сарын 17 санжийн одоо сайд нарын зөвлөлийн 194-р тогтоолоор Дашгалуур сумын одоо Чойвсан аймгийн гэдэг байсан хоо тийм. Чойвсан аймгийн Дашгалуур сумын 4-р өвгийн нутагт Чулуун хороодын уурхай одоо төшгөлөж анх одоо мал голдон үржүүлэх тийм чиглэлтэй одоо Чулуун хороод сум гэж 54 онд анх байгуулагдсан байдаг. Түүнээс хойш одоо 1961 онд мөн сайд нарын зөвлөлийн тогтоол гарч нүүдгэж жинхэнэ одоо энэ эрээн цав нутаг дээр ирж одоо анхныхаа шавыг тавьж ингэж үүссэн түүх байдаг юм аа. Ер нь одоо манай бид хоёр хөтлөгч хоёр айгүйх тийм эрээн цавынхаа талаар
маш их нөө түүхийн мэдлэгтэй болж байгаа. Ер нь мэдгүй байсан юм байна. Тэгээд түүхэн их сурвалж айгуу цөөтэй. Тэгээд мэдээж нутаг орныхоо тэр түүхийг хойч үеийнх нь бид нэр хүргэх үүднээс энэ хүү бид ирээн цавхан гэдэг энэ нэвтрүүлгийг бол ер нь санаачил сэдсэн байгаамаа. Тэгээд ой болтол уг нэрхэн одоо 70 нэрхмийг оруулах гэжсэн. Тэгээд хүмүүс маш их санал сэтгэл өгж байгаа. Тэг Ахмад буурлуудаас одоо хэвээр нэг минь сайн байгаа дээр нь сайхан түүхийн их сурвалжуудыг нь тэднийхээ одоо амнаас сонсоод аваасай гэдэг үгнээс аюу санал өрүүлж байгаа. Тэгээ тийм болохоор бид нар заавал даал гэхгүйгээр ер нь энэ нэвтрүүлгээ нээлттэй байлгаж байгаа. Хоёроо сумынхаа удирдлагуудад яг хэлэхэд дуулахад бас тийм бодолтой болсон. Тэгээд ер нь бол хүмүүсийн сэтгэл зүрх маш их огшиж байгаа. Тэгээд би энэ төр бол нутагтаа 10 жил нэг л удаа очдөг. Ягаад гэвэл нөгөө манай ах дүүнэр байдгүй болохоор очих нөгөө айлгүй болохоор тэгдэг ч юм уу тэгээ шат ажил амьдрал гэж явсаар байгаа 10 жилд нэг удаа явна гэдэг нь арай амар хугацаа байгаач. Тэгээ очихт маань ингээд бүхэл бүтэн цаг хугацааны хувьд бүхэл бүтэн 10 жил гэдэг бол маш их өөрчлөгдсөн байдаг. Тэгээд 60 жилээр оцсон одоо 70 жилээр яг энэ нэвтрүүлгийнхээ ажлаар бас очино. Тэгээд нутаг орн маань ер нь хэр өөрчлөгдсөн бэ? Бүтээн байгуулалт ер нь хэр хийгдсэн? Тэр талаар бас Нарбатар дарга маань мэдээлэл хүргэх үү? За. Манай сум чинь анх одоо сумынхаа тэгшойгоо 2026 онд хийжсэн. 2006 онд 50 жилийнхээ ойг хийжсэн. 50 жилийн ойг хийснээс хойш бол бас 20 жилийн дараа одоо 70 жилийнхээ ойг тэмдэглэх гэдэг өнөөдөр бас бид хүн яг эд ажилдаа ороод эд хүмүүстэй ажиллаа хойрлаад ингээд хүн болгон сэтгэл зүрхөө шингээгээ сэтгэл зүрхөө зориулаад ингээд явж байна. Тэгээ 2025 онд болохоор огтод бид хүн бас сумынхаа өнгөцөмжөнд өнгөцөмжийг нэмэх зорилгоор бас гэрэлтүүлгийн ажлуудыг хийлээ. Самхагт гэрэл байрлууллаа, замынхаа гэрэлтүүлгийг нэмэгдүүллээ. Тэгээ мөн бас нөгөө нутгийнхаа бизнес эрхэлж байгаа залуучуудтайгаа хамтраад цэцэрлэг хүрээлэн байгуулна гэсэн зорилт тавиад цэцэрлэг түрээлэнгийнхээ хашааны ажлыг бас энэ жилдээ 25 онд дуусгаад одоо 26 оноос эхлээд ерөнхийдөө багц 6 багц асуудлаар цэцэрлэг түрээлэнгийнхээ төсвийг гаргацсан. Одоо тэгээд эхний 26 онд бид хүн ойгоо огтод нэгдүгээр багц буюу дэд үтсийн шийдэх асуудал, явган хүний зам, гүйлтийн зам, гэрэлтүүлэх гэсэн энэ асуудлуудыг шийдээд за мөн төгсөгч нарынхаа хандив томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ хандиваар дамжуулан хөдөлгөөний цэцэрлэг хүрээлэнгийнхээ ахмад насны хүүхдийн тоглоомын талбай, за мөн ахмад насны болон хүүхдийн тоглоомын талбай юу вэ? Тий одоо нэг спорт цогцлбор моцлбор гэсэн энэ зүйлүүдээ бас ингээд аж ахуйн нэгж иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хийхээр төлөвлөлөөд бас ингээд хүмүүнд иргэдтэйгээ нутгийнхаа иргэдтэйгээс уулзаад явж байгаа. Ер нь нутгийн маань үе үеийн засаг даргамар удирдлагууд өнөөсөн бол буураа сахиж үлдсэн нутгийн сайхан иргэд тэгээд одоо энэ бүтээн байгуулалт мэдээж хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулах хүмүүс маань тэгэхээр бас энэ нэвтрүүлгээ далимдуулаад нутгийнхандаа бас уриалахад бүгдээрээ тэр нутагт л одоо хүй дарсан чулуун бий тэр хөрмөөс нь тонт манд бий учраас бүхний сэтгэл зүрх нутагтаа гэсэн сэтгэл гарах байхаа гэж найдаж байгаа. Тэгээ зөвхөн одоо Монголдоо биш дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа үе үеийн ирээн цавынхаа маань бас энэ нэвтрүүлэг үзэх байх гэж найдаж байгаа. Тэгээд цаашид одоо сургуулийн зүгээс хэд чинь бид нар ер нь өмнө яг нийлэхэд сургуулаа зарж их очдөг хүн. Тэгээд энэ жилээс бид нар нас маань ч нилээ явж тэгээд ер нь сумандаа хэдүүлээ бас ингэ сэтгэл гаргаж яа гэд би нэг уриалж байгаа. Тэгээд энэ дээр бас сумандаа бид нар ер нь өмнө бас сэтгэл гаргадаггүй байсан юм билээ. Тэгэхээр энэ жилээс эхлээд бид нар бол ер нь үе үеийнхэндээ дээшээ доошоо үе үеийнхэнд бас гэж уриалж байгаа. Тэгээд ачаал ахын хувьд та иргэдийн хурлын дараагаар сая болсон тий. Тэгээ 24 оны орнотын сонгуулиар иргэдийн хурлын дарга болчих. Одоо иргэдийн хурлын 9 дэх дарга. Ер нь ямар бүтц бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ? Бид нар ер нь мэдтгүүн мэдээлэлгүй юм тий. Одоо ирэн цагт маань байгууллага байдгийг өдөөс мэдээлэлгүй болчихжээ. Манай иргэдийн төлөөлөгчдийн хурлын
3 халуун зөвлөлт ажиллаж байна. Тэгээс би улс төрийн хаагч одоо манай 2 хурлын ажлын албан тушаалын эмэгтэй ажиллаж байгаа зов би ажиллаж байгаа. Тэгээд түрүү энэ өшөө дээр нь 15 иргэдийн хурлын төлөөлөгч байна. Тэгээд сая одоо оны эцээр долдугаар хуралдаанаа хийгээд сумар нутгийнхаа төсвийг батлаад одоо орон нутгийн хөгжлийн сан дээр маань бас шамгүй хэдэн төгрөг орж ирсэн. Тэрийг одоо хэвлээ хуралдаж одоо энэ 70 жилийн хойно босгон дээр хамгийн гол нь 100% хийх хэрэгтэй. Тэрийг яриад шийдээд одоо дөнгөж хурлаа одоо хаагаад бид наашаа энэ маань одоо шинжил болж байгаа учраас энэ нутгийнхантайгаа ирж нэг сайхан уулзаж сэтгэл зүрхээ агаар зурдаж хуваалцаж одоо 70 жилийн маань болох чинь хүн болгонд одоо тэр одоос хараад хүсэл зорилгоо хийгээд дамжуулах гэж амжихгүй ч юм уу ингээд байгаа энэ цаг үед бол одоо бид хүн нутгийнхандаа уулзах гээд одоо ихэн одоо цагийн дараа уулзах байгаа энэ баярлалыг үлээж байна. Одоо бүгдээр баяртай сайхан уулзаж нутгийнхантаа сайхан дэвлэж уузнаа гэдэгт одоо их сэтгэл хөдлөж байгаамаа. Тэгээд засаг дарга сая 25 он бүтэн байгууллагын ажлууд зөндөө ийм олон ажлууд орон нутгийн хөгжлийн сан дээр ингэж яснаас хэрэгжүүлж ирсэн. Тэр дунд бас одоо иргэдтэй хандсан, иргэдийнхээ аюулгүй байдал хандсан бас чухал арга хэмжээнүүдийг шийдсэн байгаа. Сая түр өрхөх шиг бол тэгээд энэ юу вэ гэхээр одоо бүх сумын төвийн бүх хэсгүүдийг камержуулсан. Тэгээд хуучин бол зарим хэсэг камертай байсан. Тэр нь одоо шалтгаангүй болсон ийм нөхцлүүд байгаа учраас тэрийг одоо бүх хэсгүүдэд камержуулаад сумаас орох гарах бүх хаалга тэр нөгөө замуудыг камержуулсан. Аюулгүй байдал мөн сургуулийн дотор клубын орчин ч гэдэг юм уу одоо төв талбайн хэсэг ч гэдэг юм уу энэ хэсгүүдийн бүгдийг сайхан камержуулсан одоо аюулгүй иргэд аюулгүй амьдрах орчинд амьдрах хэрэгтэй. Түүнээс гадна одоо тэр манай урд хотхон гэж ярьдаг зүүн хойд хотхон чиглэлүүд рүү гэрэлтүүлэг бас дутуу байсан. Зарим нь асахгүй байсан ийм нөхцлүүдийг сайжруулж бас тэр орон нутгийн хөгжлийн санд одоо шийдвэр гаргаж шийдснээс одоо тэрийг бас гэрэлтүүлгүүдээ нэмэгдсэн ийм одоо асуудлуудыг бас шийдсэн байна. Тэгээд 26 он бол мэдээ сая олон цогцлог хэмжээний ярьсан нэг өөртөө одоо хамгийн түрүүнд ойлгох гэж байгаа учраас манай админ талбайгаа шинжилсэн зүйн байгуулсан. Дээр нь сая цэцэрлэг төрөлн одоо тэр цэцэрлэг төрөлд одоо олон төрлийн үйл ажиллагаа явуулах тэнд одоо сайхан одоо цагийг өнгөрөх тийм одоо залуусын талбай юу болно гэдэгтэй байгаа. Нүдэнд хаагдчихсан. Тэгээд мөн одоо очруулахын бас хэлсэн дэлгэхэд нэмээд хэлэхэд бид бүхний нөгөө 26 онд хийх ажлууд маань ерөнхийдөө улсын төсөв, аймгийн төсөв, орон нутгийн төсвөөрөө юу хийх вэ гэдэг маань бүгд тодорхойлсон байгаа. Тэгээд энэ онд бол 26 он гараад 26 онд манай дээр 8 айлын орон сууц улсын төсвөр баригдана. Энэ төрийн албаагч одоо нийт шаардлагатай суманд нийт шаардлагатайгаа боловсон хүчинд зориулсан тэднийг одоо ажиллах нөхцөл байдлыг хангах зүгтнээс 8 айлын орон сууц маань баригдана. Дээрээс нь улсын төсвийн хөрөнгөөр шилэн капитал толгож байгаа. Дорн аймгийн хэмжээнд шилэн капитал толгогдоогүй ганц сум манай сум байгаа. Тэгээд энэ 25 онд хийх байсан цаг хугацааны үед газрын маргаантай асуудлуудаас үүдээд 25 онд хэрэгжиж байгаа. 26 онд хэрэгжинэ. За мөн одоо бас яамны хэмжээнд бас соёлын төвийнхөө их сурыг хийх гэдэг бас хөөцөлтөд явж байгаа. Тэр энэ манаас хөрөнгө мөнгө шийдэх юм бол соёлын төв маань их сурд орчихно. За мөн энэ эдгээр 3 ажлыг ерөнхийдөө улсын төсвийн хөрөнгөөр хийя гэдэг. За бид бүхэн чинь нөгөө нэг бидэнд хийх хэрэгцээ зөндөө байдаг. Энийг хийхээр бид нөгөө төсөв санхүүгийн хязгаарлагдмал нөөцтэй учраас бид нар энэ нөөцөө зөв яаж хуваарлж хэрхэн яаж зохион байгуулах гэдэг манаас бид бүхний бас санаагаа чилэх гол зүйл маань учраас эндээ бас анхаарлаа хандуулж байгаа. Тэгээд аймгийн төсвөр болохоор бид хүн хуучны нөгөө бид тулзаа маргалагч та гэдэг мэдээж та сууж манай эрен сав сангийн ажлын байгууллагч 15 орон сууц байсан. Энэ орон сууц маань өнөөдөр 2 орон сууц үлдчихэд байгаа. Тэгээ 2 орон сууц маань бас яг нөгөө шаардлага хангахгүй гэднээс бас хүмүүс иргэд маань тэндээ амьдарч орон сууц чигээр амьдарч чадахгүй бас ингэсэн амьдарч чадахгүй нөхцөлд юм болсон байгаа. Тэгэхээр аймгийн төсвүүдээр бид хүн энэ 2 орон сууцаа гадна басаад болон дээврийн асуудлуудыг янз шийдүүлье. Тэгээ иргэдтэйгээ тэр орчин суугч иргэдтэй намдраад эзэмсэж байгаа иргэдтэй намдраад доторх халаалтын асуу системийг нь орцын янзлах дээрээс нь халаалтын нэгдсэн системд холбох гэдэг асуудлуудаа бас хийя гэдэг. Ямар ч ихний
Эдийн ээлжинд битүүмжлийн сайжруулъя, дээврийн янзлыг дээрээс нь бороогооч нь болгоё, мөн гадна талын өнгө үзмжийн сайжруулъя. Мэдээж 70 жилийнхээ ойгоор ирж байгаа хүмүүс маань нөгөө орон сууцаа хараад л ерөнхийдөө дурсамжин сэргээл ийм орон сууцанд ийм ингэж амьдарч исэн, тэгж амьдарч исэн гэдэг дурсамжин сэргээд явах учраас энэ зүйлүүд өнгө үзмжийн өөдөн татдаг гэсэн зүйлийг аймгийнхаа төсөвдөр тусгасан байгаа. Мөн аймгийн төсөвдөр нөгөө манай сумчин дид үтсийн одоо сумынхаа төв дэх дид үтсийнхээ ерөнхий төлөвлөгөө байхгүйсэн байгаа. Тэгээ ерөнхий төлөвлөгөө байхгүй бол бас бид хүн зах замбрааг одоо юм хийх биш. Эргээд энэ суурьшлийн бүс манд өргөжөнд хэлэх бол бид нар ерөнхий төлөвлөгөө маань байж ах хэвээр. Тэгээ тэр ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу бид нар энд нь тим юм төлөвлөн, энд нь тим юм төлөвлөн гэдэг ингээд хийх учраас энэ ерөнхий төлөвлөгөөн дээр гол анхаарал хандуулаад аймаг дээр бас дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлтэд тавиад ингээд аймгийн хурлын төлөөлөгчтэй хамтраад энэ сумынхаа ерөнхий төлөвлөгөөг хийж хэрэгжүүлье гэсэн энэ зүйлийг бас аймгийн төсөвдөд тусгасан байгаа. За мөн төмөр замын хэсэгт маань айл өрхөд нэлээд суурьшлийн бүс байгаа. Тэр хэсэгт маань бас нөгөө тогны хэлбэлцэлтэй холбоотой жоохон байгалийн гамшигт үзүүлэлт 5-6 м/сек сайлхуулахад нөгөө тог нь унтарчдаг. Ийм асуудлууд байсан. Тэгээ энэ асуудлуудыг бас шийдэе гэдэг зорилгоор аймгийн төсөвдөр бас энэ агаарын шугамыг солих төсвийн өмнгийн шийдвүүдэд ингээд 26 онд хэрэгжээд эхлэхээр явж байгаа. Сум орон нутгийнхаа төсөвдөр болохоор бид нөгөө цэцэрлэг төрөлн дээр ярьсан. Цэцэрлэг төрөлнгийнхаа одоо нэгэнт залуучууд маань их сэтгэл зүрхээ гаргаад бид нарт энэ хашааныхын асуудлыг шийдэж өгчөөд өгсөн байхад бид нар эргээд нөгөө тогтчлтын асуудал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгэхээр дид үтсийн асуудал, эхний ээлжинд дид үтсийн асуудлуудыг шийдээ, зөвлөжүүлээ, цэцгээ тарья. 70 жилээр бас цэцгээ тарай зөвлөжүүлээд дид үтсэн тэндэн сан гэрэл астдаг, гэрэл годон байж байдаг. Ингээд хүмүүс маань бас тэнд очиод зураг даруулахын нөхцөл боломж нь бүрдэнэ. Тэгээ энэ үднээс цэцэрлэг төрөлн дээр бас нэг 220 сая төгрөг тавьж өгсөн байгаа. За тэгээд мөн манай сумчин өөрөө 100% одоо улсын төсвийн татаасаар яадаг санхүүждэг сум. Тэгэхээр бид хүмүүс бас нөгөө төсвийн байгууллагууд дээр маань нөгөө боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдэд зориулах хэрэгцээ, эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлж байгаа эрүүл мэндэд зориулах хэрэгцээ зэрэг олон хэрэгцээнүүд байгаа учраас тэдгээр хэрэгцээнүүд дээр бас юуг бас төсвөө дан 70 жилдээ ойгоод ингээд хаваачгүй бас тэр үүсэж байгаа хэрэгцээгээ хангах зорилгоор бас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг тавьж өгсөн байгаа. Тэгээд ер нь гол асуудал нь болохоор цэцэрлэг төрөлн дээр хандив. Тэгээ мөн төгсөгч нар маань бас их хандж байна. Төгсөгч нар маань хандж байна. Одоо манай сэрийн сумчин утгууд хаалга байхгүй гэдэг асуудал байдаг. Тэгээд манай дээдлээ ингээ одоо 96 оны төгсөгч нар маань хамтраад нийт 12 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр нөгөө утгууд хаалга хяндаг гэдэг зураг төсвөө гаргаад ингээ танилцуулаад ингээ явж байгаа. За мөн манай сумын миний өөрийн минь ангийн төгсөгч нар бас сумандаас нөгөө хожим нөгөө усан сан байсан өндөр цагаан одоо бид нар өндөр цагаан гэж ярьж сурсан та тий өндөр цагаан дээр бас гэрэлт чулуу ороод сум 70 жил гэсэн гэрэлт юуг нь хийж өгье. Одоо хүмүүс гаднаас ирсэн зочид маань ирээ зураг хөргөө авахулах боломж нөхцөлд нь бүрдүүлээд тэгээд тэр орчныг нь тогтжуулаад ингээд усан сан байсан гэдэг утгаараа бид нараас ус чандман гэдэг гэсэн бас нэг юм аюу гоё байгалийн чулуун мол ашиглаад нэг тиймэрхүү бичвэр нөхцөлийг тий тэр чинь хууч нөгөө нэг юу байхгүй одоо 12 орон сууц руугаа цэвэр усаа шахдаг гэсэн тэр одоо тэндээ нөөцлөө тэр даралтаар нэг тэр 12 одоо тэр бол хэрэглэгдэх байгаа тийм. Өндөр цагаан гэдэг байсан. Тэр өндөр цагаан тогтсон нөгөө тэр ингээд өндөр чинь үнцэн дээр усны том сан байгаа. Тэгээд тэр нөгөө дуртаараа дурсаа тийм байна. Тийм. Тэгээд гарч үзчихсэн айгу амар өндөр сая нөгөө одоо ч их гарч үзсэн. нэг хоёрдугаар тэрнийхээ басаад бүх юм шинжилж янзлахтай битүүмсэлтэй ярьлаа. Та хоёр бол тэр байрнууд амьдч ирсэн. Тэгсэн бид тэр байрны хоёр хүүхдээ. Ороод гол харлаад одоо ч байдаг. Тэр байшингуудынхаа дунд л ер нь Тэгэхдээ 100 хүн амьдарч байгаа юм шиг. Энэ донд орж байгаа. Тэгтээ тэр хүмүүс Орсын гоё тэр торхон байж байгаа тийм тий. Чи өстой гоё байсан. Яг орон сууц чигээр нь л түүх болгож авч үлдээл гэсэн санаатай байгаа тийм. Хоёрдугаар байшин чинь болохоор захиргаа болгоод бидсэн одоо тэрний хоёр сайхан байшин үлдсэн. Тэрийгээд одоо залуучууд дүнклийн 3 дугаар байшинд боловсруулах болсон байгаа. Тийм учраас тийш нь халаатын оруулаад дээврээс хамгийн ихтэй дээврээс усаадын нэгээр өмнөний сансчлалсан дээврээс шууд халаалт авах бэлэн болсон. Их цаалаад шийдэх учраас. Ер нь бол манай албан байгууллагууд халаалтаар холбогдсон байна уу? Бүгд нэг цаалалттай байж байгаа. Тэгээд тийм нэг цаалалт тэгээд хараалт компани халаалтаар холбогдсон. тий тэргээр компани ч өөрөө халаалтаа хариуцаад энэ компани маань болохоор өөрөө манай сум хэдэн давхар байсан ч барьсан болон дид үсийг хувьд хэдэн давхар байшин барьсан ч болно. Бид нар танай сумын энэ хэрэгцээнд чинь нийцүүлээд бид нар өөрсдийнхөө өргөтгөх
төлөө хийгээд явчих боломжтой гэж. Тэгэхээр биднэрт давуу тал боломж байгаа учраас цаашлаад айлбархуудаа хэрхэн яаж тэр хадгалт толохгүй энэ нэг зураг зурснууд одоо нөгөө ерөнхий төлөвлөгөө гэдэг юм чинь надад энэ зүйл байгаа байхгүй. Тэгээ мөн 25 онд чинь бид хүн аймгийнхаа төсвөр сургууль дотор байрныхаа дээврийг үндэссэн байгаа. Дотор байр сургуульдаа бид нар чинь багш нар маань одоо өөрсдийгөө дотоод нөөц болж байгаараа дотор засвараа хийгээд идэг. Тэгээ дээрээс нөгөө бороо гоожод нөгөө хийсэн засвар нь үр дүнгүй болоод идэг. Тэгэхээр энэ зүйлүүдээ бас засвар хийгээд үр дүндээ байлгахын тулд бид нар нөгөө дээврийн асуудлыг 2025 онд дотор байр сургуулийнхаа дээврийн асуудлыг яасан. Сая тэгээд дотор байрныхаа дотоод засварыг бас хийжлээ. Одоо багш нарынхаа сургуулийнхаа багш нар багш ажилтнын хүчээр дээрээс нь орон нутгийн тодорхой хөрөнгөний дэмжлэгтэйгээр дотор байраа бүрэн засварлаад ингээд дууссан. За мөн сургууль дотор байраа ирж хуучин сургууль дотор байраас гараад хүүхдүүд тойроод явчихдаг гэсэн шүү дээ. Одоо тэгэхээр байлаа сургуультайгаа шууд холбоцсон. Шууд холбож зөвчөөр холбоцсон. Тэгээ одоо тэгээ зөвчөөр холбоцсон. Одоо тийм дотороод хүүхдүүд маань шууд дотор байрны хүүхдүүд маань тий дотор байрны хүүхдүүд маань шууд сургуулийнхаа хичээлийн байрлал орох юм боломж өгсөн. Дотор байр нь бас халаалттай тийм халаалттай дотор байр маань за гоё тогттой байгаа. Ямар төвшөнд явж байгаараа гадаад харилцаа Оростойгоо бидний баг чинь Оростой болохоос жинхэнэ зурцгаа байсан шүү дээ. Одоо ямар хөө байгаа вэ? Сесэр брэд хүний юу орж ирж байна шүү дээ. Би энэ бүтээн байгуулж ирсэн. Сесэр брэд. Тэг. Хуучин юу н өмнөх жилүүдэд Оросын албаны улстай нөгөө эв модны наадам гэдгээр ерөнхийдөө эвд болгоод бүр аймгийн хэмжээнд хүртэл борзын хэмжээнд хуучин нөгөө солиос тас хойд сумынхаа хойдлын солиос тасгантайгаа хамтарч хийдэг гэсэн бол тэр маань өргөжөөд борзын орионтой дээрээс нь бүр аймгийн хэмжээнд хүртэл эв модны наадам маань өргөжөөд явж исэн. Тэгээ бид хүн сая нөгөө 24 оноос 24 оноос хойш ерөнхийдөө яг энэ эв модны наадмынхаа чиглэлээр ерөнхийдөө тодорхой зүйлүүд хийгээгүй байна. Одоо ямарсан энэ зүйлүүдээ сэргээн очиж уулзалт гэрээгээ хийгээд болж игэл энэ 70 жилийнхээ хойдор эв модныхаа наадмын онцлогийг харуулж бас нэг зүйлүүдийг төлөвлөчөөд байж байгаа. Оросын удирдлагуудтай тохиролцоод 70 жилийн хойд тэмдэглэлт өдрүүдээр энэ эв модныхаа наадмын бас онцлогийг харуулад бас нэг арга хэмжээ болгож төлөвлөж оруулаад хөтөлбөртөө оруулаад ингээд явъя гэсэн юм бодолтой байна. За мөн Оросын албаны улстайгаа нөгөө хөлийн чиглэлээр хэл дамнсан одоо зөрчлөлттэй холбоотой чиглэлээр ерөнхийдөө улирал тутам уулзаж хэл хамгаалах чиглэлээр одоо намрын хуураш тавар намрын хуурашилттай үед нь болохоор хэл одоо онцгой бүрэн ирэхээр хэл нэвтэрч одоо төмөр унтрах бүрэлдэхүүнийг одоо шинжлэх нэрсийн шинжлэх энэ төргээд ингээд ийм зүйлүүдээ хийгээд ерөнхийдөө явдیں۔ Тэгэхээр ер нь 26 оны оноос эхлээд ерөнхийдөө энэ Оростойгоо бол ерөнхийдөө яг удирдлагаар тэмдэглэснээс уулзааг байгаа. Энэ огт уулзж гэрээ юмнуудаа шинжилж хийгдэг байгаа тийм. Уг нь бас та хоёртойгоо хамт сургуулийн захирал мөнгө цэцэг багш шиг урьсан хүндэтгэх шалтгаанаар оролцож чадахгүй. Тэгээд уг нь бас сургуулийнхаа талаар энэ мэдээлэл дараа нь гэхдээ өөр хугацаагаар хойшлуулад орж ирсэн л дээ. Тэгээд нийт төгсөгчд маань бас сумынхаа талаар одоо хангалттай мэдээлэл авлаа. Тэгээд сургуулийнхаа талаар бас авах байх. Хүмүүс их ер нь сургууль гэдэг чинь хоёр дахь гэр шүү дээ. Тэгээд бас тийм мэдээлэл өгье гэж бодчихсон. Тэгээд харамсалтай мөнгөцөг багш хугацаа хойшлуулчихлаа. Тэгээд эв модны наадам гэснээс би яг нөгөө энэ аймагт нэг л удаа болсон. Яг би хөдөлжсэн байхгүй юу. Тэгээд би ингэж бодчихсон тухай гэрэл төр дарга үед шүү дээ. Тэгээд бүр нөгөө entertainment хэлбэрт оруулаад аймгийн хэмжээнд аюу гай тийм одоо 90 цагийнхаа 70 жилийн хүүхдүүд би бацааруулах нь хилжээлээ өгөхөө нэг яриад л яваад байгаа юм. Тэгээд хэдүүлээ нэгэн зөвлөгөөнтэйгээ хамтарч хэдүүлээ хий гэдэг санал тавьж байна. Тэгээд төсөв санхүү дээр ч гэсэндээ бид нар бас нөгөө гэхдээ тэргөө хий бүтээ гэсэн хүнд нөгөө боломж гарч ирж байгаа учраас бид нар өөрсдөө санхүүг шийдээд ингээд энэ нэвтрүүлэгчсэн ингээд явж байгаа. Тэгээд энэ зөвийн таман газар чинь дэмжсэн байлгүйдээ л гэдэг хүмүүс суугаад байдаг. Дэмжих баах гэд шууд энэ нэвтрүүлгээр амсчихгүй тийм. Амлалт авчихгүй юу те. Тэр нь онцлог маань өөрөө манай сум чинь онцлог л өөрөө тэр нь шүү дээ. Одоо яг хэлийн юун дээр байж байгаа, хэл дээр байж байгаа сум. Тэгээд Оростойгоо ерөнхийдөө миний хүүхдээс бидний хүүхдээс ерөнхийдөө Оростой бид нар улсын галынхаа хоёр талдаа ингээд хүүхдүүд Орос хүүхдүүдтэй тоглоод ингээд байдаг гэсэн тий. Тэгэхээр бид нар энэ эв модны наадам гэсэн энэ харилцаагаа ерөнхийдөө цааш нь сэргээгээд өшөө
ямар хэлбэртэй оруулах уу, яавал үр дүнтэй байх уу гэдэг асуудлуудаа сайн ярилцаад энийг бас хөрвүүлээд явахд бол бололцоотой гэдгийг бас та бүхэндээ бас хэлье. Тэгээд 70 жилийн ойтой холбоотой 70 жил болох ч байгаатай холбоотой хүн болгоны сэтгэл бас тоглоод хүн болгон санаа тавьсан, санаа зовсон ийм зүйлүүд байна. Тэгээд манай төгсөгч нараас ч бас асуудал хандаж байна. Бид нар ийм зүйлүүдийг тгий ингийн ямар зүйлд нь хөрөнгө оруулах бид нар илүү сумандаа үлдэцтэй байх байдаг гэдэг талаас санаагаа тэгээ өөрсдөө санаагаа хэлж ин. Тэгээд тэр ихтэй одоо манай бүрийн ганаахын том ганаахын ангийнх нь хүртэл бид нар нэг Эренцав гэдэг үсгийг гэрэлт байдлаар бичээд ингээд нэг газар байршуулмаар байна гэдэг надаас тэгвэл та нар шинээр байгуулж байгаа цэцэрлэг хөрөлнгийн үүдэн дээр нь сайхан наатахаа Эренцав гэдэг юу гэж хүмүүс маань ирээд бас зураг үргэ авах боломж нөхцөлд нь бүрднэ. Тэгэхээр та тэнд хийчээ гэсэн энэ чинь гоё байжлаа гэдэг. Одоо яг тэд нар бас бид нар мөнгөө хурааж эхэлж байна гэдэг одоо бас над руу ярьж байлаа. Бид нар мөнгөө хураагаад одоо ингээд хийх гэж байна гэдэг зүйлүүдийг бас хэлж байгаа. Тэгээд бид нар 70 жилийн тэмдэглэхэд ерөнхий сум бол өөрөө ерөнхийдөө гадна дотноос ирж байгаа энэ сумтай Эренцав сумтай одоо сэтгэл зүрхээрээ холбоотойгоо энэ хүмүүс маань эрэхтэн бид нараас ая тухтай байлгах, айл болох ая тухтай байлгах зэрэг тийм тэднээс зочин дуудлын хувьд ерөнхийдөө боломжийн хувилбаруудыг гаргачаад байж байгаа. Байршуулах хүмүүсээ яаж байршуулах уу, яах вэ, кемп яаж байгуулах уу, одоо зочин дуудлагчтай байрлуулах кемпийг яаж байрлуулах уу, за хаана нойл юунууд нь байх уу, яах вэ гэдэг төлөвлөсөн юм зөндөө байна. Тэгээд бид нарт хийх ажил бол зөндөө. Сумын иргэд маань хамгийн гол нь нутгийн зөвлөлд байгаа энэ тэнд байгаа манай энэ тэнд ажилд амьдарч байгаа манай сумтай холбоотой иргэд маань бас тодорхой хэмжээний санхүүжилтийн асуудлыг босгох асуудал дээр бас өөрсдийгөө сэтгэл зүрхээ гаргаач гэдэг. Тэгээд нэг зорилгын төлөө бүгдээрээ нэгдчих юм бол 70 жилээр сайхан тэмдэглэе гэсэн зорилгын төлөө тэмцэх юм бол биднэрт нэг төр төс зүүн мөрдүүлэх асуудал бол 1 гектар том ачаал биш гэж би бодлоо. Тэгэхээр бүрдсэн төсвөр нь эдгээр хүмүүсээ сайхан баярлуулаад өнгөрөхөө гэдэг үргийг л тухайн орон нутгийн удирж байгаа удирдлагуудын өрөөнд бас хүлээхэн зүйтэй гэж би бас үздэг. Тийм тэгж үздэг юм баггүй. За ингээд саяны та ярьдээ мөхсөн өгшингээр оролцсон бүхэн оролцсон байгаа. Одоо сургуулийн тухай олон болсон сонссон гэх. Энэ дээр яг би бас өөрийнхөө мэдэх хэмжээний богинохон имийг хүсэлчийг болж байна. Тэгээ ялангуяа сая төсөлдөр маань ярьлаа. Сургуулийн засвар хийсэн, дээрээс суусан, байраа засчихсан, үзүүч хийсэн, байр тэр хоёроо хүүхдүүд тэр жоохон даахгүй, салхинд доторхгүй, аюулгүй байдаг. Энэ сэдвээ зэрэг сургуулийн хамт олноос гаргасан тэр шийдвэрийн дагуу сумын түүнийг дэмжиж ингэж хийж байгаа ажил байгаа. Тэгэхээр одоо манай сургуулийн хувьд яг 376 оны тоо шүү. 376-аас оролцогчтой. 40 гаруй багш ажиллагчтай одоо сургуулаа авч явж байна. Тэгээд ялангуяа нэг гадаад харилцаа гэдэг дээр манай сургууль нөгөө хөрш солиус тосныхоо сургуультай хамтран ажиллагаа бол маш сайн явж байгааг ойлгож байгаа. Тийм. Байжгаад нөгөө сургуулийн тэр хамтран сурчлсан нөгөө юунууд зохион байгуулж байгаа. Уулзалт нэг өдрөөр явж сургуулийн хөрш тосныхоо сургуулиуд шийдвэр холбоотой байнгын ерөөсөө тийм холбоогоор ерөөсөө манай хоёр сум тэр тосхон хоёрын хооронд байнгын үргэлжлэж байгаа тийм байгаа гэж ойлгож байгаа. Энэ цаах маань нөгөө өдрөөр гардаг маань замын өд шиг өдрөөр гардаг тийм боломж байгаа юу? Орсроо чигээс талхаа авчаад байж. Тийм өдрөөр гардаг. Өдрөөр гараад солиос болох шүү. Өдрөөр гараад тэр 80 км вольт яваад шүү дээ. Тэгээ ороо хэл хахаас өмнө ороод ирчихсэн. Манайхан одоо 7 хоногт ч гэдэг юм уу. За зарим айл өргөдөл нэг их худлаа гэдэг сардаа ямар ч байсан их хэвчтэй. Тийм хүнсээ өөртөө гараад авчдаг гэдэг. Хуучин өсөг цагаан хугацаар болцсон. Зарим үед ачаал дэхтэй өдрөөр амжихгүй бид нарт боорстой очоод хонцоод өглөө нь одоо ийм хүмүүс бацаагаад угаасаа ороод ирчдэг ийм боломж нөхцөл бол нээлттэй байгаа юмсан юм. Тэгээ өнгөрсөн жилүүдээс нэг сахар хэмжээнд төвөрийн зүйл ярьдаг шин. Одоо төвөрийн цогцсон шинээр өдрөө байгууллагад одоо хассан болж байна. Оны өмнө. Тийм олон ажлын байр нэмэгдэн олон одоо манай төвөрийн зүйл төртэй гэх юм бол олон хүүхдүүд явдаг. Тийм. Ураар нь тавд гэдэг. Тийм. Хүүхдүүд даардаг байсан. Энэ сумаар нөхөн өдөрлгүүд шийдээд одоо түрүү
өдөр бүр шийдсэн асуудал. Одоо байг автобус явдаг хүүхэд. Хүүхдүүд өглөө яваад автобусаар аваад биднээс удаа юмнууд ингэ явдаг гэсэн чинь одоо аюулгүй бүхэн хангагдсан сайхан автобустай тусдаа жолоочтой тийм ингээд сургуульд хоёр автобустай тийм ээ. Хөөсөн гаваа хүмүүсийн хүүхдүүдийг аваад гаваах маань нөгөө машинаар хөрөв. явдаг гэсэн тийм ээ. Хүүзэн дээр дэлгэршин дээрээ гэж 53-тай нэг хагас бүхэл хийсэн тэрэн дээрээ хүүхдүүд аваад ингээд байсан. Одоо тийм биш болсон. Нэр эцэг гэсэн. Одоо би хөгжнөд ч. За тэгээ баярын дугаарт маань шин зочдоор өргөцсөн сумын маань удирдлагууд таахындаа бас яг өвлийн өгнө гэдэг шиг өвлийн эмгэний бэлэг бэлцээ. За ингээд Бага шинжил аваад гарч байгаа юу сүйдэж байгаа ерөөч бодоод байгаа шиг анхаа ерөөч нэг хамаатан шиг л үзэж хардаг шүү дээ. Анхаа сууд. Тэгсэн ингээд баярын дугаар учраас шинжилгээ мэдлэгээ дэвшүүлье. Одоо яруу найрагчдын дээр хамаагүй юм гэж бодож байна уу юу гэдэг. Мөнгөн сарны туяа хойморц залгах хүйс Модрон гом гэлэлзүүлсэн одод чуулсан игшинд мөрөөдлөх хүслийн игшгээр цасан ширхэг хаялсан мэлми баясхан айлчлах шин оны мэд хүргье. За шинэ оны. За. Та бүхэн хэлсэн амжилт бүхэн гадаа доторх шинхэн цасны гандаж буушгүй шинээрээ байгаа. Юу сүүлийн дээр амар ерөөч бас хараарай нэг. За тэгээд бид бүхэн бол өнгөрсөн одоо ирээдүйн гэсэн 3 цагийн хэлхэнд амьдардаг. Тэгээд өнгөрсөн үе маань сумтай холбоотой өнгөрсөн үе маань бол 70 жилийн хугацаанд бид бүхэнд үүд хадгаа алдаа оноотой бүх зүйлтэй нээгээд өгсөн байна. Одоо энэ алдаа оноонд одоо амжилтж амьдарч байгаа бид бүхэн болохоор энэ алдаа оноон дээр дүгнэлт хийж алдаа оноо амжилт бүтээл дээр дүгнэлт хийж ирээдүйдээ хэрхэн яаж хаалгаа нээж өгөх вэ гэдэг асуудал маань 70 жилээс хойш яригдах учраас бас энэ 70 жилийн ой маань бас ирээдүйн 80 жилийн ой маань ойгоо тэмдэглэх бүхэл зүйлийн маань эхлэлээрээ байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд 70 жилээс хойш 10 жилийн хугацаанд бид 80 жилээ тэмдэглэхдээ ямар түвшинд хүрсэн байх ёстой юм бэ гэдэг бас хоорондоо нутгийн зөвлөлийнхэнтэйгээ нутгийнхаа сайхан иргэдтэй ярилцаад сум маань ийм түвшинд хүрсэн байх ёстой юм ба гэдэг зүйлүүдээ бас төлөвлөсөн ирээдүйн төлөвлөлт нь гарсан ийм сайхан ой болоосаа гэж хүсэж байна. За мөн өнөөдөр бид хүн нийт 800 км бараг 1000 км шахуу явж байгаад энэ Улаанбаатар хотоо улсынхаа нийслэлд ирээд байна. Тэгээд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн зон олон нутгийн зөвлөлийнхээ хамт олонтой хамтраад бас 70 жилийнхээ ойгугтаад өргөтгсөн хэмжээний шинжилгээ арга хэмжээг зохион байгуулъя гэдэг өнөөдөр бас эдгэн цагийн дараа энэ шинжилгээ арга хэмжээ болгож байна. Тэгэхээр бас энэ арга хэмжээнд бас нутгийнхаа иргэдийг иргэдтэй бас хандаж уриалга зүйлүүдэд хэлнэ. Тэгээд энэ арга хэмжээ нь бас ёсол төгөлдөр сайхан болно гэдэгт итгэж байна. Тэгээд мөн сум маань өөрөө одоо түрүүн ачаал дараа маань хэлсэн байгаа отрядтай болж байгаа отряд байгуулж байгаа. Энэ отряд байгуулагч нараас сумын хүн ам нэг 2200 хавцаа нэмэгдэх ийм төлөвтэй байгаа. Тэгэхээр хүн ам маань нэмэгдэж байгаа тэгэхээр тэнд бас аргын юуны эдийн засгийн урсгал маань чөлөөтэй бас өргөжин чадамж нь өргөжин тэгээд хүмүүсийн амжиргаач бас дээшлэн. Тэгэхээр энэ зүйлүүдээ бас яаж байгаа. За мөн манай сум чинь өөрөө 130 мянган толгой мал 2025 онд толуулсан. Одоо энэ жилийн эцсээр хэд болж өссөн одоо энэ жил харагдана. За мөн бас энэхүү нэвтрүүлгийг үзэн сууж байгаас нутгийнхаа нийт иргэдтэй хандгаж чулуураас сум маань үнэтэй сайхан үйлчж байгаа. Цаас орхон нэлээд орсон. Гэхдээ бид хүмүүнд бас энэ засварыг бас давах ийм боломж нөөцүүдэд бүрдүүлээд ингээд үнэтэй сайхан үйлчж байгаа шүү гэдгийг бас нутгийнхаа зан олонний мэндийг бас та бүхэнд өргөе. За яг шинэ оны босгон дээр түрүү хэлсэн энэ сайхан мөчид, энэ сайхан цагтор улсынхаа нийслэлд одоо хоёр сайхан нутгийн сүлтэйгээ уулзаж энэ сайхан нэвтрүүлэгт бид нэрээ оролцуулж нутаг орныхоо ард түмэнд одоо бүх хэлэх одоо боломжийг нээж өгсөн. Тий, та хоёртаа баярлалаа маргадаа. Тэгээд ирж байгаа шинэ ном маань олон бүтээн байгуулалт өрнөсөн
олон амжилтууд өрнсөн сайхан жил байх болтугай гэж өрөөд тэгээд нутгийн зон олондоо ирэн цавжуудаа шинэ оны цогтой халуун мэндийг хүргээд одоо нутаг орныхаа тухай сайхан зөвхөн мөршүүлгийг өндөрлөе гэж бодож байна да. За манай ирэн цав нутгууд яруу найргийн шинжлэхтэй яруу найргийн сүнтэй олон сайхан яруу найрагч мэдж байгаа цаашлаас байгаа олон сайхан одоо яруу найрагч хөргөнтэй хүртэл байдаг шүү дээ манайхаа. Тэгэхээр энэ манайхан үсгэлэнтэй бүсгүүчүүдтэй шиг байгаа юм гэсэн. Тэгэхээр тэр хоёрны тэгээ бас ер нь асуултаачдаа ирэн цавтай холбоотой олон дуунууд байт юм л 10 гаруй дуу байна. Тэгээд бид хүнээс ойгоо огтоод энэ 10 гаруй дуунаас 5 дууга сонгож аваад 5 дууг ясаг ахиж аримжрок юуг нь бичлэг дуулуулад бичлэг хийлгээд ингээд CD гаргаж тийм CD гаргаж. Тэгээд мөн нөгөө Нэмсрэнгийнхаа анхны номыг нь хэвлүүлээд авах асуудлыг бас ярьж байгаа. Дээрээс нь Санжитов захирал маань бас зурагт ном альбом маягийн ном номны их бэлтгэсэн байгаа. Тэгээд тэрийг нь бас хэвлүүлэх. Ингээд нэг 2 ном Нэмсрэнгаа нэг ном одоо түүхийн одоо зургаар түүх өгүүлсэн нэг номтой. Тэгээд дээрээс нь нутгийнхаа 5 дуугийн төвөр орсон энэ 5 дуутай юм CD гаргах гэдэг ингээд ажиллаж байгаа. Гол санаа. За ингээд боломжлолсон. Шүлгээ. За тийм зам олон маань ямартай сайхан байж энэ өглийг сайхан хаваалцтайгаар сайхан одоо туулна. Сайхан хавартай золгож ирэх зуна сайхан 70 жилийн хойд өнцөг улам бүрээсээ зөвлөж нутгийнхаа эх орныхоо дэлхийн тэр гадаад орнд амьдарч байгаа манай нутгийнхан ч гэсэн хөрөлцөн ирнэ. Энд бүхэн одоо чимээ чигнаад ингэж байгаа. Тэгээ бүгдээрээ хөрөлцөн ирж нутагтаа сайхан уулзгуулынхаа хөвөн дээр тэр сайхан дэж дээр бүгдээрээ нийж нэг сайхан баярлаж барилцгаая гэд. Та бүхэндээ зориулж, нутгийнхандаа зориулж ийм сайхан нэг дөрвөн сайхан мөршил уншаа. Сулчхан дээр нь хурдан хөлгүүд үүрсэн байдаг. Шүлгийн шатнаас нь сэргэлэн бүсгүй инээмсэглэн өгддөг. Яруу их шин цэнхэр хязгаар яалтчгүй миний ирэн цав ертөнцийн дэважаан. За Ямар гоё юм. За тэгээд бачралахтаа хэлэхэд нөгөө Нэмсрэн ахын одоо яг тэр гэр мүзээ тий тэр цагаан яруу найргийн сүмд бид нар очиж бас нэвтрүүлгээ хийнэ. Тийм учраас нөгөө энэ одоо таныхаа шүлгийг жоорлоод үлдээсэн. Тэгээд та минь бас нэртэй яруу найрагч шүү дээ. За уламжлалсараа энэ хүн нэвтрүүлгээ жаргаая. Нэмсрэн ахыхаа их нутаг минь шүлэг шиг сайхан их хүн минь дуу шиг сайхан эргэх дөрвөн цаг амьд явах сайхан эрээн цав цас орох сайхан гадаа цастай байгаа болохоор цас орох сайхан гэдэг байгаа шүү дээ. Тийм. За ингээд энэ удаагийн маань шинэ жилийн дугаар өндөрлөж байна. Эх хондоо бүгдээрээ илгээрээ инх хамглан төрлөөрөө төвшин жаргалтай амьдрах болтугай. За баярлалаа.